Манай хүүхдийн үед нэг настай. За тэгээд уг үзлэгт хамрагдах гээд ер нь орон нутгтаа цаг авч үзүүлэх шаардлагатай. Тэгээд цаг хомсдол айгүй их байсан. За тэгэнгүүтээ Улаанбаатар руу их нэлхээс давж үзүүлнэ гээд бас цаг манай их юу яагаад байсан. Цаана яагаад байсан. За тэгээд Эрдэнэ Торхон аймагт манай уг ирээд ерөнхийдөө санхүү болон цаг боломжийн маань ерөнхийдөө айгүй юу ажиж байна. Зохицуулж өгч байгаа. Ерөнхийдөө нөгөө эмчнэр чи айгүй сайн мундаг болцоо. Төрөхт нь болохоор айгүйдээ нөгөө бүхний юу гэх айгүй эмчнэр хилээд өгчдөг болцсон бол одоо энэ шинэ сонссон бол энэ ирээд үзэж байгаа нь айгүй авууштай байна. Тэгээд нөгөө нэг жоохон зүрхний химийн мартдаг хүүхдийг холын замд авч явах хэцүү. Энд ирж байгаа ирээд үзэж байгаа хадаар сайн үзүүлээд аваарай. Тэгээд бас унаа мунаа ингээд замын зардал цаг хугацааг манаас хэмжээн. Нялх хүүхд чинь яг ийм зүрхний юутай гэхээр айгүй эмзэг эцэг эхчүүд очирдох. Тэгээд нөгөө яаж хааш хандах гэж мэдэхгүй. Энэ нь болохоор сэтгэл санааны хувьд болон дэмждэг. Тэгээд дээрээс нь нөгөө нэг маш гоё хөнгөн асуудлыг шийдэх юм байна. Хурдан ингээд арга замын заагаад өгөөд хурдан эмчилж өгөх тийм ард иргэд айгүй гоё хүртээмжтэй ажил болж байна.